Ер нь бол төсөв өөрөө төсвийн доктортой байдлын тухай хуульдаа нийцэж явах ёстой. Хуулийнхаа дагуу өргөн баригдаж явах ёстой. Энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 3 дээр төсвийн төсөл боловсруулах, батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл нийцүүлнэ гэж заасан байна. За тэгэхээр төсвийн хүрээний дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу 24 оны 6 сарын 5-нд батлагдсан хуулиар нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 31 их 80 гэж байгаа. За тэгвэл өнөөдөр оруулаад ирчихсэн төсвийн маань үзүүлэлтийг харахаар нийт зарлагын хэмжээ 31.8 их 80 буюу энэ нөгөө төсвийн хүрээ дунд хугацааны төсвийн хүрээнийхээ мэдээллийг бол тусгай шаардлага зөрчигдсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр засгийн газраас төсвөө оруулж ирэхдээ хуулийн зөрчид оруулаад ирчдэг юм байжээ. Төсвийн хүрээндийнхээ мэдээлэл нийцүүлдэг юм байж. Нөгөө талаасаа энэ тоондоо нийцүүлээ төсвийн хүрээний мэдээлэлээ давхар нэмэлт өөрчлөлт оруулна гэдээ оруулаад ирсэн байна. Гэтэл одоо өнөөдөр ч гэсэн энэ яригдж байна. Төсвийн хүрээний мэдээлэл чи өөрөө батлагдах хэсэг нь ч эргэлзээтэй. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний хэлцэж байгаа дэгийн тухай хуулиараа яг өнөөдөр бид нар ямар санал өгөх ёстой вэ гэхээр энэ өргөн мэдүүлсэн төсвийн хууль чинь өөрөө төсвийн доктортой байдлын тухай хуульдаа нийцэж гин үү? Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлтэй нийцэж гин үү гэдэг дээр бид нар санал өгөх ёстой. Тэгэхээр хэрв засгийн газар хуулийн зөрчид ороод ирдэм байж тэгвэл их хурал энийг дагаад дэмжиж батлаа явах юм бол өөрөө төсвийн доктортой байдлын тухай хууль болон чуулганы дэгийнхаа тухай хуулийг зөрчих гээд байна. Тийм учраас энэ дэгийн тухай хуулийн дагуу хэрвээ их хурлаас дэмжигдээгүй тохиолдолд 77-гийн дагуу олох дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэлд засгийн газарт буцаана гэсэн хуулийн зохицуулттай. Тэгэхээр засгийн газраас тухайн төсвийн төслөө өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульдаа нийцүүлчихэд хуулийнхаа хугацаанд батлуулчаад харин тэр дараа нь төсвийн хүрээнийхээ мэдээллийг тэр макро эдийн засгийн хойд юм уу өөрсдийнхөө одоо үйл ажиллагаандаа нийцүүлээд өөрчлөлтөө их хурлаараа батлуулчих. Энийний дараа магадгүй тэр төсвийн тодтоглоороо дахиж хилцүүлж болно шүү дээ. Тэгэхээр анханасаа их хурл өөрөө хууль тогтоогч байгууллагын хувьд ингэж цагаан дээр хараар бичсэн хуулиа бол зөрчөөд явахгүй байхаа гэдэгт бол итгэж байна. Энэ нь өөрөө хэрвээ бид нар өнөөдөр хуулиа зөрчөөд энэ нэгдүгээр хилцүүлэхийг санал хураалтыг дэмжээ явуулчих юм бол хуулиа зөрчигдсөн байгаа төсвийн төслийг төсвийн доктортой байдлын тухай хуульдаа нийцсэн байна гэдэг энэ санал дүгнэлтийг гаргачих гээд шүү гişүүдээ. Тэгээ энийг анхааруулж хэлмээр байна. За жавхлан гişүн хариулъя. За оюун гишүүний санал дээр би тайлбарлая. Ерөнхий зарчимтай бол санал нийлж байна. Одоо тэгээд шинэ хуулинд орсон шинэ зохицуултаар бол одоо цаашдаа бид энийг маш сайн бариад явах бас ийм боломжууд бүрдэж байгаа. За тийм учраас ер нь бол бид маш сайн төлөвлөж дахин тодтол хийхгүй байгаар л ийм төсвийг батлах шаардлагатай болж ирж байгаа цаашдаа бол. За ер нь бол одоо юу ч болж магадгүй тийм ээ. Одоо ер нь геополитикийн хувьд ч тэр ер нь одоо ийм эдрэтэ үед. Тэр үед одоо бид төсвийн хувьд одоо маневр хийх боломж маш хязгаарлагдвал болж ирж байгаа. Шинэ зохицуултуудаар нэг. За хоёрдугаарт таны хэлж байгаа энэ дотор та нэг юм орчууд ашиг байна. 6 сарын 5-нд батлагдсан төсвөрийн мэдээлэл бол өнгөрсөн 2023 оны суурин дээр хийж байгаа юм. Сая гэтэл бид энэ чинь тодтол хийсэн.